Сайн байцгаана уу? За, шөнийн ээлжинд ажиллах тухай та бүхэн урд нь ер нь бодож байсан уу? Шөнийн ээлжинд ажиллахаар ер нь ямар байдгийн болоо гэд бодож байсан уу? Америкт сурч байхдаа миний хийж байсан бас нэг ажилд би одоо шөнийн ээлжинд ажилладаг байлаа. За, тэгэхээр ерөнхийдөө сургалтын төлбөрөө олох гээд миний хувьд хамгийн өндөр цалинтай ажлыг одоо олж хийх одоо зорилготой байсан. Тэгээд тэр ажлуудын нэг нь бол ингээд хүн асрах ажил байсан. Тэр хүн асрах ажил маань бол одоо мэдээж би өндөр цалинтай ажилтай байх юм болвол сурах цагтаа илүү их цаг гаргаж тий аль болох бага цагаар их мөнгө олох одоо тийм зорилготой байсан гэсэн үг. Тэгээд хэдийгээр би одоо их сургуулийнхаа одоо төлбөрийг хамгийн боломжийн одоо хямдхан тэгтээ тий бас тухайн бүстэй бас нөгөө нэг юм боломжийн сургуулийг сонгосон ч гэсэн мэдээжээр нөгөө оюутан хүнжин төлбөрөө төлөхийн тулд надад ажил хийх шаардлага бол байсан. Ажил хийж байхдаа би бол түрүүний одоо 1 болон 2 дахь ажлынхаа одоо туршлагуудыг түрүүний энэ бичлэгтээ бол оруулаад үзүүлсэн байгаа. Гэхдээ миний энэ одоо хамгийн их өндөр цалинтай яг сургалтын төлбөрөө төлөхөд маань хамгийн их даацтай одоо хувь нэмрээ оруулсан ажил болвол шөнийн ээлжинд хүн асрах ажилд одоо би ажилладаг байсан юм аа. За тэгэхээр энэ нөгөө түрүүний 2 дугаар бичлэг дээр би хэлжсэн манай энэ одоо сурж исэн хот маань жижигхэн хүн амтай ийм хот байсан учраас нөгөө ажилд хүмүүс тэр болгон олддоггүй. Тийм бас нэг бэрхшээл байсан. Тэгээд энэ ажилд би яаж орох боломж гарсан юм бэ гэхээр зуны амралтаар нөгөө Америк оюутнууд маань өөрсдийнхөө гэрлүүгээ нутаг руугаа буцчихсан. Тэгээд тэр үед надад нөгөө энэ 100 би хүн асрах ажилд нь орох тийм боломж гарсан юм аа. За тэгэхээр энэ хүн асрах ажил маанаас ямар газар байсан юм бэ гэхээр тусгай хэрэгцээтэй бүлгээрээ амьдардаг байранд нь одоо resident assistant буюу одоо resident туслах гэж одоо ажилд орсон. Тэгээд энэ ажил чинь мэдээж нөгөө тусгай хэрэгцээтэй хүмүүстэй ажиллаж байсан учраас нөгөө аюулгүй ажиллагааны сургалтууд, эрүүл мэндийн сургалт, анхны тусламжийн сургалтанд суусан. Тэгээд нөгөө байгууллага цаанаас нь тэр бүх сургалтын төлбөрийг даагаад нөгөө цалинтай одоо сурж исэн гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө бол тэгээд байгууллагын одоо дотоод ёс зүй одоо яаж тусгай хэрэгцээтэй хүмүүст дэмжлэг үзүүлэх үү тэр бүгдийг энэ бол заагаад өгч исэн гэсэн үг. За та бүхэн одоо миний сувгийг захиал сэтгэгдэл үлдээж лайк одоо эрхийн мэрэгний өргөдөг та бүхэндээ бүгдэндээ баярлалаа. Тэгээд ингэснээр миний бичлэгийг бас бусад хэрэгтэй хүмүүст нь YouTube одоо цааш нь түгээж хүргэж өгдөг байгаа. Тэгээд хэрвээ та бүхэн одоо асуулт байх юм бол сэтгэлээр бичиж агаарэ. Баярлалаа. Нэг мэдсэн чинь 5700 гэсэн маш их баярлалаа. За тэгээд энэ сургал одоо резидент туслах ажилд орсноороо би яасан бэ гэхээр мэдээж нөгөө яг тухайн үедээ 100 байсан болохоор 40 цагаар ажиллах боломжтой байсан. Тэгээд хамгийн их нөгөө 100 л ажиллаж нөгөө мөнгө орлого одоо хадгаламжаа ихсгээд тэгээд нөгөө намар хичээлдээ орохдоо нөгөө сургалтын төлбөрөө хийсэн байх хуримтлалтай болно ингээд орсон байгаа. Яагаад шөнийн ээлжинд ажилласан бэ гэхээр нөгөө шөнийн нэмэгдэл гэж бас байдаг байсан. Тэр нь одоо өглөө, өдөр, орой тэгээд хамгийн шөнийн ийм ээлжинд бол хуваагддаг байсан. Альва үйлдвэрийн газруудад ч гэсэн одоо энэ Монголд ч гэсэн зарим CUGS шөнийн ээлжинд нөгөө дэлгүүр нь ажилладаг ийм одоо үйлчлэгээний газруудад бас шөнийн нэмэгдэл гэж байгаа. Яг тэрнтэй адилхан одоо хамгийн шүн ажиллахад бол мэдээжээр нөгөө ажлын ачаал нь бол бас янз бүр бол байдаг. Гэхдээ нөгөө цалин нь илүү байсан болохоор би шөнийн ээлжинд оюутан байхдаа ажилладаг байсан юм аа. Тэгээд мэдээжээр энэ тусгай хэрэгцээтэй хүмүүстэй ажилладаг байсан болохоор нэлээд ийм хариуцлагатай ажил байсан. Тухайн тусгай хэрэгцээтэй хүмүүсийнхээ одоо имийг нэмчийн заавраар нөгөөх одоо тэр тухайн
амьдарч байгаа байр орчныг цэвэрлж одоо тусгай одоо энэ бодис одоо ариутгын бодисоор ариутгах хийх ёстой ажлын жагсаалтууд бол байдаг байсан. Тэгээд нөгөө тухайн юм нөгөө оршин суугчдынхаа эрүүл мэнд нь ямар байна гэж бас зарим нэг юм одоо үзүүлэлтүүдийг нь бас шалгадаг. Тэгээд тайлан бичдэг зан аашийнхын тухай ч гэсэн одоо энэ хүн өнөөдөр ямар шуухан байна, би энэ ямар байна гэдгийг одоо бол бичиж ингэ тайлан хийдэг байсан. Тэгэхээр энэ нь надад бас нөгөө хариуцлагатай ажиллах одоо цагаа яг зааж яаж зөв төлөвлөх үү гэсэн тэр зүйлсийг бас одоо сургаж өгсөн. Тэгээ яг энэ ажлыг хийж байхад хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ гэхээр одоо шөнө орой ажиллачаад өглөө нь би одоо мэдээж намар хичээл ингээд орсон чинь намар ингээд хичээлд орчхоор чинь ажлаа тараад би яг өглөө одоо сургалтандаа суух шаардлагатай болж ш хичээлдээ. Тэгэнгүүт нөгөө тэр үед чинь нөгөө нойр солигдсон байх үед бас их хэцүү байсан. Нойр солигдчихоор бас нөгөө зарим найз нөхдөдөө бас уулзах боломжгүй. Тэгээ өдөр нь нойроо нөхөж авах хэрэгтэй байдаг учраас бас нэг бага саг одоо хэдэн цагчуудын хичээлийн завсраараа даалгавраа амжуулчаад тэгээд бас унтаж амардаг байсан. Би яг сандгийн яг миний маркетингийн нэг хичээл өглөө 8 цагт идэв гэсэн. Тэгээ би шөнө орой 10 цагаас өглөө 7 цаг хүртэл ингээд ажиллаад тэгээд нөгөө гэрлүүгээ очиж хувцас солилцоо сургууль руугаа очоод 8 цагт би хичээлдээ суудаг гэсэн. Тэгээ яг хичээлдээ сууж байхад надад бол нөгөө нойр хүрэх гээд байгаа учраас би нөгөө аль болох одоо өөрийгөө сэрүүн байлгахыг хичээж яасан бэ гэхээр хамгийн ихний игнэнд суугаад аль болох багшийнхаа асуусан асуултанд нийтвэтэй оролцох гэж хичээх өөрийгөө тэгж одоо шахаж одоо байсан гэсэн. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр бүр яг яалтчгүй өглөө ингээ хамгийн ихэнд суугаад ингээд айтайхан байгаад байсан ч гэсэн нөгөө бас нэг олон өдөр ингээд тэгж явхаар бас хүн ядардаг юм байна. Тэгээ яг тохиролцоод тэгсэн чинь манай багш нөгөө асууж байгаа юм. Хичээл тарсны дараа тайна чи яагаад урд суучаад ингээд унтаад байгаа юм бэ гэв. Тэгээд тэр үед нь би яг багштай хэлдэг уучлаарай багшаа би ингээд шүн ажиллаж агаад ирсэн юм аа. Тэгээд ийм болохоор нөгөө ингээд яалтчгүй ингээд нойр хүрээд ингээд унтаад байна гэдгсэн чинь манай багш маш ойлголч одоо хүлээж аваад тэгээд яг тэгэхэд одоо за тэгвэл чи ингээд сайн ингээд ажил амралтаа зохицуулаарай гэж тэгж яхад нь бас айгүй тийм гоё ойлгож хүлээж авсанд нь маш их баярлж байсан. Тэгээд ерөнхийдөө би энэ ажлыг болвол ингээд мэдээж өндөр цалинтай байсан учраас тэгээд нөгөө миний сургалтын төлбөрөө төлөхөд хамгийн их одоо дагцтай байсан учраас энэ ажлаа болвол үргэлжлүүлж хийсээр байгаа төсөл хийсэн. Тухайн цаг үед одоо ямар байсан бэ? Цагийн $20-оор энэ ажлыг хийдэг гэсэн шиг санаж байна. Тэгээд ямар ч байсан шөнийн ээлжинд ингээ гарч байхад 50 центний одоо илүү нэмэгдэлтэй байдаг гэсэн. Тэгээд мэдээж нөгөө татвар тайлан бүх юмнуудаа ол хийгээ явцдаг. Тэгээд миний нэрээ бас нэг яахад манай сургуулийн санхүүгийн багш нь ингээд өөрийн гэсэн юм нөгөө нэгтлэн бодох бүртгэлийн компанитай. Тэгээд нөгөө оюутнуудад нэгтлэн бодох бүртгэлийн үйлчлэгийн татварын нөгөө хүн амын татварын орлогын тайлан гэдэг шиг тэрийг ингээд үнгүй хийж өгдөг байсан. Тэр бас маш их одоо надад тусалдаг байсан. Тэгээд тэр багштаа бас баярлалаа. Тиймээс ч би бас одоо ингээд өөрт одоо хүмүүс надад тусалж байсан шиг нийгэмд ингээ хувь нэмрээ оруулаад энэ бичлэгүүдээ та бүхэнд одоо өгөөд сургамж аваасай эсвэл бол надаас асуух мэдмээр одоо байгаа зүйлсээ асуугаасай гэж бодоод энэ бичлэгийг хийдэг байгаа. 50 амьдралыг Монголдо урайтай миний сувгийг та бүхэн мэдж байгаа. Тэгээ шинээр нэг урай нэмсэн 50 амьдралыг та бүтээж болно гэд. Тэгээд тусгай хэрэгцээтэй хүмүүстэй ажиллаж байхдаа би бас ер нь Монголд яадаг вүлээ? Улаанбаатарт ямар байдаг вүлээ гэд нөгөө Америкт байж байгаа хүн чинь Монгол их орныхон тухай л их бодд юм шүү дээ. Нөхцөл байдал яг ямар илээ те. Манай эргэн тойрны байдал одоо хүмүүс одоо юу гэдгийг гар хөлөө нэг жоохон бэртэж гинтэчгэд хүртэл ямар байдаг вүлээ те. Тэр бүгдийг би бас боддог байсан. Тэгээ яг энэ ажлыг хийж байхад надад нөгөө тэндээс тухайн улсын нийгмийн халамж, хэрэгжилж байгаа тоног төхөөрөмж бас тэгээ тусгай
хэрэгцээтэй хүмүүсийг яаж нийгэмд оролцуулж байгаа нь бас одоо их байдлыг таалагддаг байсан. Тэр одоо тухайн оршин суугчдыг хүмүүсийг одоо усанд оруулахад нь шүшүүрэнд одоо түшүүрэхтэй одоо түшээд бас мэдээж нөгөө босгоод суулгах тэр туслах ажлыг бол бид нэр хийжсэн. Тэгээд нөгөө хоол хүнсийг нь бас хийн одоо хамт дэлгүүр гарч хүнсээ цуглуулахад нь тусламж дэмжлэг үзүүлнэ. Мөнгө зарцуулахад нь одоо энэ resident assistant одоо буюу одоо энэ оршин туслахууд нь тий хамтарч одоо дэлгүүрийн гүйлгэн дээр нь яг хариултын зөв өгж гин үү яаж гин тий хүмүүс одоо яг нөгөө нягт хянуур байж нөгөө хүндлэнгөөс нь бас ингээд тусалж дэмжээд ингээд явж исэн. Тэгээд одоо өдрийн ээлжинд ажилладаг хүмүүс нь яадаг байсан бэхээр нөгөө хамтдаа урлаг уран сайхны үйлчлэгээ одоо үйлчлэгээнд одоо хамт очиж болно, кино үзэхэд нь хамт явж болно. Тэгээд хамт салхинд гарахт нь одоо дэмжиж өгж болно. Тэгээд ерөнхийдөө ингээд тэднийг зөөж явах машинын ч хүртэл одоо ингээд тусгай өргүүртэй тэрэгцэртэй болвол нөгөө ингээд нэг юм жижигхэн лифттэй машинтай тий. Тэгээд ингээд салхинд авч гарч болно. Тэгээд тэр хүмүүс одоо нийгэмд оролцоотой байх боломжтой байсан нь үнэхээр гоё байдаг гэсэн. Тэгээд байшинд амьдардаг байсан болохоор одоо юу гэдгийг олон давхар шатаар гарах шаардлагагүй. Шууд хаалгаа онгоолгоол өөрсдийнхөө хашаандаа сайхан салхилаад ингээд одоо сэтгэл ханамжтай амьдарч болох боломжтой байсан. Тэгээд тийм орчин нөхцөлийг бас бүрдүүлж байгаа тэр нийгэм нь бас сайхан юм аа гэж бодсон. Тэгээд Монголд бол одоо жишээл Улаанбаатарт нөхцөл байдал ямар байдаг вүлээ гэд тий би ингээ бодоход одоо юу гэдгийг тэрэгцэртэй байтугай хүүхдийн тэрэгтэй хүмүүсийг одоо авч гарахад зам бас ямар байдаг вүлээ тий боломжгүй бас ингээд бөглөө тавьчихсан ч юм уу эсвэл бол ингээд нөгөө нэг замын засвар нь дуусаагүй тэр хүүхдийн тэрэгтэй явахад хүртэл үнэхээр хэцүү байдаг. Тэгээд нөгөө иргэний нийгмийн байгууллагууд одоо янз бүрийн төрийн бус байгууллагууд ингээд яг ингээд бүгд ингээд дуу хоолойгоо өргөөд ингээд сайжруулж байгаа юмнууд бол байгаа. Гэхдээ л Монгол сайжруулах бас олон юм бол байдаг. Тэгээ тийм ч болохоор бас энийг нэг зүйлийг та бодоосой гэж та бүхэнд бас энэ бичлэгээс хуваалцаж байгаамаа. Тэгээ ер нь бол Монголд ингээд бодоход одоо олон дахин орон сууцнд амьдардаг хүмүүс бол хэрвээ ингээ хуучны тий лифтгүй байшинд амьдардаг болвол хин нэгэн хүн хоёр хүн ингэж тэрэгцэртэй нүргэж дээш доош нь шатаар явах ч юм уу үнэхээр одоо хүндрэл бэрхшээлтэй байдаг. Тэгээд тэр хүмүүс маань салхинд ч гарч чадахгүй одоо гэртэл сууж явах одоо тийм одоо байдал байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд сонголт ерөөсөө байхгүй бас альва ингээд нэг үзүр үйлчлэгийг үзэх ч юм уу эсвэл бол ингээд албан байгууллагуудаар ингээд ороод зочлоо дэлгүүр хошоогоор явъяач гэсэн ингээд нөгөө нэг тэрэгцэртэй орох тийм үүд хаалгач байхгүй үүд хаалга байлаач гэсэн тэрийг нь одоо өөр урд хаалгаараа одоо орж үйлчлүүлнэ үү гэд хаацсан байдаг юм уу эсвэл бол ер нь янз бүрийн нөхцөл байдал бол байгаад байдаг л да. Тэгээл нөгөө Улаанбаатарт ялангуяа ингээд зүгээр энгийн явган хүмүүс одоо энэ зуны энэ одоо дулаарцсан энэ байгаа үед нөгөө мопедд хүртэл явган хүний зам дээр ингээд тавьчихсан. Тэгэхээр нөгөө тэрэгцэр төрж байгаа хүмүүсийн тэрүүгээр гарч орох ямар ч одоо боломжгүй замыг ингээ хаагаад бөглөө тавьсан байдаг нь жоохон харамсалтай. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хэрвээ та нар мопед хэрэглэх юм бол тэр одоо түрээсийн дугааг хэрэглэх юм бол замаас нь зайчилж тавьж агаарай гэж бас хүсье. Тэгээд яг одоо жишээлбэл ингээд автобусанд хүртэл ингээд суугаад ингээ явъя гэхээр тэрэгцэртэй хүний суудалтай тийм автобуснууд бол байдаг болсон юм билэ. Гэхдээ даанч нөгөө маш их хүн амын нэгтаршилтай байгаа болохоор маш олон зорчигчид ингээ суучихсан. Тэгээд бараг тэрэгцэртэй хүн автобусантаа багтахааргүй орох боломжгүй их хүн одоо шахалтаад суудсан байх ч юм уу жишээний тийм байдал харагдаад байдаг. Тэгээ яг гэхдээ одоо зарим одоо залуучуудын оролцоо болон иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд одоо бас зарим нэг юм ажлууд бол юмнууд ингээд хувийн хвшлийн байгууллагад ч гэсэн ингээд тогтчлт юм юмдаа анхаарад оролцоотой байдлыг хангаад
юм сайжруулсан зүйлүүд бол байгаа. Гэхдээ сайжруулах бас олон зүйл байгаа. Тэгэхээр та нар ч гэсэн ер нь бас бодож үзээрэй. За тухайн үед одоо юу гэдгийг энэ намайг энэ сургалтын төлбөрөө төлөхөд тус болсон энэ ажилд би бас их талархдаг. Тэгээд хүний амьдралд одоо тий ямар дэмжлэг хэрэгтэй вэ? Тухайн бас би энэ ажилд орсноороо бас бодож тий ингээд оролцоог хангасан иргэний нийгэм ямар байдаг юм бэ гэдгийг би бас ингээд сурсан байгаа. Тэгээд энэ ажлыг хийснээр би бас одоо ээлжийн ажил хийдэг одоо эмч, совилогч тий харуул хяналт үйлчилгээний ажилчид тэд нартэй үйлдвэрийн ажилчидаа бүгдэнд нь бас маш их талархаж тэдний тий удаан ингээ хугацаагаар ингээ нойроо хугаслаад ингээ явхад бас хүний биеинд ямар одоо ачаал өгдөг вэ гэдгийг бас өөрөө биеэрээ мэдэрсэн. Ер нь бол хүний бие чинь ингээд биологийн цаг нь тий нар мандахад ингээд амьдралаа эхлүүлээд өрнөөд нар жаргахад унтаж амрах тийм биологийн зохицуулалттай байдаг. Гэтэл одоо бид нэр яалтчгүй аж үйлдвэрийн одоо байдлаар ч юм уу ажлын шаардлагаар ингээд шөнө орой ингээд нойроо хагаслах нь бас эрүүл мэндэд урт удаан хугацаанд бол их сөрөг нөлөөтэй байдгийн байна лээ. Тэгээд тийм болохоор ч одоо би аль болох чанартай нойр одоо эрүүл мэнд, тайван амьдралыг одоо хангах одоо зан хэвшил дадал зуршлуудыг амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээдэг. Тэгээд та бүхэн ч гэсэн бас тэр талаас нь бодож үзээрэй гэд хэлье. Тэгээд энэ хүртэл бичлэгийг минь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд тайван амьдралыг Монголдо бүтээцгээе. Тайван амьдралыг таач бас бүтээж болно. Дараа уулзтлаа. Баяртай.